Монгол гайхамшигтай орн. Монгол бол дэлхийн түүхийг бичлсэн нүүдэлчдийн болон суурин иргэншлийг хослуулсан орн. Монгол бол Орос хятад их гүрнүүдийн дунд орших энхийг эрхэмлэгч орн. Монгол бол түүхийн нухчаан дундаас тусгаар тогтносон ардчилсан улс. Монгол бол улс орон бүртээ харилцан ашигтай худалдаа хамтын ажиллагаа тогтоон хөгжиж буй орн. Гайхамшигт их орныхон ирээдүй гэрэлтүүлж, үндэсний эвнэгдэл эрх ашигаа энэ тэргуунд тавьж, үнэт зүйл үзэл баримтлаар үлгэрлэн хүн нам улсын хурлын 2024 оны ээлжид сонгуульд бүрэн багаараа өрсөлдөж байна. Хүн нам бол 21-р зууны нам. 20-р зууны арга барилаар 21-р зууны нийгмийг өөрчлөхгүйг мэдэрсэн мэрэгжилтэн залуусын нэгдэл. Хүн нам бол бусад улс төрийн намуудаас үзэл баримтлал, үнэт зүйлсээр засаглах арга барилаар нийгэмд тулгамдж байгаа асуудалд хандах хандлагаараа ялгаатай нам. Хүн нам бол цаг тутам өөрсдийгөө боловсронгуй болгож нийгмээ өөрчлөгч шинэ үеийнхний нам. Хүн нам бол өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагаагаараа үлгэрлэж нийгэмд улс төрийн шин загвар тогтоон өөрчлөлт авчрах 21-р зууны нам. Хүн нам өөрчлөн цаг нь болсон. Та бүгдийн өнөөдрийн амар амгалан айлтгая. Намайг Даштондгийн Үрцэх гэдэг. Би хүн намын удирдах зөвлөлийн гишүүн, хуульч мэрэгчлээ хүн багмаа. Өнөөдөр би танд хүн намын Улсын их хурлын 2024 оны ээлжид сонгуульд дэвшүүлэн оролцож буй сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хүний эрхийг дээдлсэн цомхон, чадварлаг, авилгагүй төр гэсэн хэсгийг танилцуулах гэж байна. За тэгэхээр өнгөрсөн арчилсан тогтолцоонд шилжээд бидний туулж ирсэн 30 жилийн хамгийн гол суур алдаа бэрхшээл бол Монгол улс бид үндсэн хуульдаа эрх зүйн төрийн тогтолцоог бүрэн суйрлуулж чадаагүй. Дээрээс нь хуулийн засаглал буюу эрх зүйн төрийн засаглалыг төгс хэрэгжүүлж чадаагүй асуудал байгаа юм. Үүнээс шалтгаалаад бид нар өнөөдрийн авилгатай, хулгайтай, хөгжил нь урагшилдаггүй нэг дороо шаварт суусан машин шиг хийргсэн ийм нөхцөл байдалд байсаар байгаа. Тэгэхээр төрийн эрх мэдлийн хуваарлтыг зөв болгох хуулийн засаглалыг тогтоохын тулд бид юуны өмнө үндсэн хуулийн цэц гэдэг байгууллагыг бие даасан болгох, цэцийн гишүүний хараат ус байдлыг хангах, цэцийн маргаан хянах шийдвэрлэх ажиллагааны хууль тогтоомжийг зөв болгох ийм алхмуудыг зайлшгүй хийх хэрэгтэй. За мэдээж үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх хэрэгчлөө бол шүүхийн шийдвэрээр шийдэгдснээс хойш шүүх ямар нэг алдаа гаргавал эсвэл хүний эрхийг зөрчсөн шийдвэр гаргавал түүнийг хянан шийдвэрлэдэг боломжгүй байгаа. Өөрөөр хэлбэл улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн эцсийн шийдвэр гарснаар хүний эрхийг зөрчсөн хяналтын шатны шүүхийн шийдвэрийг үндсэн хуульд болон хүний эрхэд нийцүүлэх ийм хяналтын механизм Монголд одоо дутагдаад байгаа. Энийг одоо хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх энэ асуудлыг бол хүн нам төрийн эрхийг аваад улсын их хурлд олох болоод хууль тогтоох үйл ажиллагаанд оролцохдоо шийдвэрлэнэ гэсэн ийм зорилтыг тавьсан байна. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийснээс хойш маш олон хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн байгаа. Энэ хуулиудыг бол өнгөрсөн бүр эрхийн хугацаанд улсын их хурл бүрэн хийж чадаагүй. Үүнийг бол гүйцэн хийхгүйгээр цаашид Монгол төрийн тогтолцоо цагийн зөв мэт ажиллах боломжгүй. Дээрээс нь 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүрэн утгаараа хэрэгжих боломжгүй байгаад байгаа. Энийг бол бид зайлшгүй шинжлэх шаардлагатай байгаа. Эрх зүйн шинжлэл хууль зүйн бодлогын хүрээнд ямар асуудлыг шийдэх хэрэгтэй вэ гэхээр бид нар 1990 оноос хойш одоо шинэ нийгмийн харилцааны хууль тогтоомжуудыг одоо яаралтай батлан гаргах тийм цаг хугацааны боломжгүй байсан учраас хууль тогтоомжийг батлахдаа засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудад одоо энэ асуудлыг засгийн газрын тогтоолоор шийдвэрээр тушаалаар журмаар шийдвэрлэнэ гэсэн ийм байдлаар одоо явсаар ирсэн.
Энэ бол гүйцэтгэх эрх мэдэлтэй хууль тогтоох эрх мэдлийг ингэж далд байдлаар шилжүүлэх, дээрээс нь хуулиар зохицуулах ёстой харилцааг журмаар зохицуулах энэ байдлыг арилгахгүйгээр бид нар цаашид одоо бас хуулийн засаглал тогтооход хэцүү. Тэгэхээр энэ гүйцэтгэх эрх мэдэлд ийм цагаан итгэмжлэл өгдөг, одоо бланко итгэмжлэл өгдөг энэ байдлыг тасан зогсоож, журмаар зохицуулсан олон харилцаануудыг хуулиар зохицуулах ажлыг бид зайлшгүй хийх шаардлагатай. Дараагийн асуудал бол мэдээж бид нар зах зээлийн эдийн засгийн харилцаанд ороод дэлхийн хөгжлийн чиг хандлага хурдан өөрчлөгдөж байгаа. Монгол улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдэд хамгаалсан тэдний аж ахуй эрхлэгчид болон хувийн хвшлийнхнийхээ бүтээх эрх чөлөөг хангахад зайлшгүй шаардлагатай эдийн засгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжуудын шинжилэл шинээр батлан гаргах ийм хэрэгцээ шаардлагууд байгаа. Тухайлбал үүн дотор одоо хөрөнгийн зах зээлийн эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгох, мөн картел үүсгэх, шударга өрсөлдөөний эсрэг үйл ажиллагаануудыг зохицуулах, энэ зохицуултуудыг одоо хувийн хвшилд өрсөлдөгчд нь өөрсдөд нь өгөх байдлаар одоо зохицуулах, төр одоо шударга өрсөлдөж байгаа үгүй эсхийг ямар нэг агентлаг байгуул шийддэг биш, өрсөлдөгчд нь шүүгд хандах байдлаар шийддэг ийм одоо өрсөлдөөний зохицуултыг хийх, гэх мэтчлэн одоо маш олон хууль тогтоомжууд шаардлагатай байгаа, худалдааны хууль шаардлагатай байгаа. Энэ бүгдийг хийхийг бол хүн нам бас зорж байна. Төрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төр нь иргэнээ хаана явааг мэддэггүй. Иргэний бүртгэлийнх нь тогтолцоо самуурцсан ийм байгаа нөхцөл байдлыг арилгах шаардлагатай. Өдий 30 жилийн хугацаанд энийг шийдвэрлэх боломжтой байсан боловч эрх барьсан улс төрийн хүчнүүд, өнөө хүртэл эрх барьж ирсэн улс төрийн хүчнүүд сонгуульд иргэний бүртгэлийн энэ самуун байдлыг ашиглаж одоо сонгуулийн лөөвөр хийх зорилгоор энийг бол өөрчлөхгүй явсаар ирсэн. Иргэний бүртгэлийн эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгож төр нь иргэнээ хаана явааг мэддэг. Эргүүлээд шударга ёсны ёсыг тогтооход шүүхэн иргэнээ хаана байгааг мэддэг. Бусдыг лөөрддөг, хуурдаг тэр этгээдүүд шүүхийн хараа хяналт хариуцлагаас зайлж чаддаггүй байх энэ зохицуултыг бол хийх шаардлагатай. Үүнийг хүн нам хийнэ. За хууль зүйн салбарын хувьд дараагийнх нь бол хууль зүйн салбарын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн шинжлэх гэсэн. Хууль зүйн салбарын хувьд биднэрт хамгийн нэн түрүүнд хийх ёстой ажил бол хууль зүйн салбар бол хууль зүйн бодлогын асуудал, дотоод хэргийн асуудлыг зааглаж тусад нь одоо гүйцэтгэх эрх мэдлийн төрийн захиргааны төв байгууллагад хариуцуулах хэрэгтэй. Ингэжээж хууль зүйн яам нь хүний эрхийг хамгаалдаг яам болох хүний эрхийг зөрчдөг, хордог, торгодог, шийдэгдэг энэ бодлогыг барьдаг биш, харин хүний эрхийг яаж хамгаалах вэ, хууль тогтоомжийг яаж боловсронгуй болгох вэ гэдэг энэ чиглэл рүү ажилдаг ийм бүтцтэй болох юм байна. Энийг бол юуны өмнө хийх хэрэгтэй. За мөн хууль сахиулах байгууллага болон хууль хэрэгэлдэг байгууллагуудын хүний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэх чиглэлд зайлшгүй том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ ажлыг бол хүн нам хийнэ. Хууль хамгаалах байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдын хүний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэх, мэдлэг мэргэжил боловсролыг нь дахин нэг шалгах, улс төрийн тавиулууд гэдгийг би хашлтанд хэлчихье. Ийм хүмүүсээс одоо энэ хууль хамгаалах хүний эрхэнд халдах хэрэгтэй энэ байгууллагуудыг цэвэрлэх ийм ажлыг бол зайлшгүй хийх шаардлагатай. Дараагийн пункт гол одоо асуудал бол бид нар авилгатай яаж тэмцэх юм бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр авилгатай тэмцэхийн тулд бол нэгдүгээрт бид нар авилгатай тэмцдэг ийм тусгай субъектийн хэргийг шалгадаг бүтцийг бий болгох хэрэгтэй. Эргүүлэн сэргээн мөн авилгатай тэмцэх газар бол одоо үндсэндээ улс төрчид эсрэг талынхаа улс төрчийг намандаг, ийм сөрөг хүчнээ намандаг ийм институц болж өөрсөн. Тэгэхээр авилгатай тэмцэх газар зөвхөн соён гээгэрүүлэх чиг үүргийг нь үлдээгээд мөрдөн шалгах, авилгын эсрэг хэргийг мөрдөн шалгадаг тэр чиг үүрэг нь бол тусгай субъектийн гэмтрийг шалгадаг тэр одоо хуучин байсан нэгжийг магадгүй прокурорын дэргэд эсвэл тусдаа цагдаагийн байгууллагын дэргэд эсвэл хууль зүйн яамны дэргэд ингэж байгуулах замаар бие даасан байдалтай ажиллах энэ нөхцөл боломжийг бүрдүүлж авилгынхаа гэмтрийг бүгдээрээ хяндаг, шийдэгдэг ийм боломжийг бүрдүүлэх ёстой. Өнөөдрийн шиг авилга хэдэн их найдын хулгайн хэрэгт холбогдчиход бүр хэрэгч үүсдэггүй. За заримд нь хэрэг үүсгээ шийтгэлээ гэд нэг 40 сая төгрөгөөр тоологдог.
жил гарангийн ял өгдөг энэ одоо байдлыг бид нар зэгцлэхгүй буюу дээд шатны авилгал шийтгэгддэггүй байхаар нийгэм бүхэлдээ ёс суртахууны ялзралд оройтолд орж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь дээд шатны авилгыг хяндаг, шийдэгдэг хамгийн одоо хатуу цэрлэлийг үзүүлдэг ийм одоо авилгатай тэмцэх бүтцийг бид нар бий болгох ёстой. Үүний тулд мэдээж шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат ус байдлыг нэмэгдүүлэх ёстой. Шүүгч нарын дунд бол мэдлэг чадвар хамгийн гол нь төрд үнэнчээр зүтгэх, нийтийн төлөө үнэнчээр зүтгэх энэ одоо талыг нь мэргэжлийн талыг нь дахин одоо аттестачлаж шалгах шаардлагатай гэж бас үзэж байгаа. Энэ ажлыг бас хэрэгжүүлнэ. Дараагийн асуудал бол төрийн албыг хэрхэн шинжилж боловсронгуй болгох юм бэ гэж. Тэгэхээр төрийн албыг бол бид нар өнөөдөр нэг одоо яаманд байгаа 100 хүн байлаа гэхэд тэрний үндсэндээ 70% нь л зайлшгүй шаардлагатай бүтц байгаа. 30% нь бол улс төрийн намын тавиулууд, улс төрчдийн тавиулуудыг тижээдэг ийм бүтц болж хувираад байгаа. Тэгэхээр энэ бүтцийг шинжилж төрийн албыг боломжит доод хэмжээнд хүртэл. Гэхдээ мэдээж чиг үргээ хэрэгжүүлэх боломжтой байх ёстой. Тэр боломжит доод хэмжээнд хүртэл цөөлөх төрийн албан агчдын тоог. Төрийн үйлчилгээний албан агчдыг төрийн албан хаагчдын, жинхэнэ албан агчдын одоо төрийн албаны хуулийн үйлчлэлээс гаргаж төрийн үйлчилгээний албан агчид тусдаа хуулиар зохицуулагддаг болж явах ёстой. Мөн төрийн албанд одоо орох гэж байгаа хүмүүсийг шалгадаг тэр механизм, хяндаг байгууллагуудыг хяндаг одоо төрийн албаны зөвлөл гэх байгууллагыг бол бид нар одоо маш бие даасан байдалтай ажилдаг болгох. Дээрээс нь тэр сонгон шалгаруулалтыг хамгийн шударгаар явуулдаг болгох. Мөн зөвхөн төрийн албанд хэдийгээр төрийн албанд шатлан захирах зарчим болон чадхуйн зарчмаар дэвшиж явах хэрэгтэй боловч хөдөлмөрийн зах зээл дээр байгаа хувийн хвшилд байгаа мөн гадаад дотоод сургууль төгсөөд ирсэн тэр мэдлэг чадвартай хэсгийг хамгийн шилдэг хүмүүсийг төрийн албанд авахын тулд бас одоо хөндлөнгөөс тэр хувийн хвшлээс ч юм уу орж ирэх тэр боломжуудыг бол нээж өгөхгүй бол төрийн алба зөвхөн цөөн хэдэн одоо намдаар улс төрчдөд ойр хүмүүсийн орогндог, шимэгчилж амьдрдаг ийм орон зай болчихвээ гэдэг энэ эрсдлийг бол бид нар хаах эрх зүйн зохицуултыг хийх шаардлагатай. Дараагийн асуудал бол авилгатай тэмцэхэд бас хамгийн чухал асуудал бол төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд байгаа авилга албан тушаалын гэмт хэрэг авилга албан тушаалаа ургуулan ашигладаг энэ нөхцөл боломжуудыг хаах шаардлагатай. Үүний тулд төр оролцож болох төр зайлшгүй оролцох тэр эдийн засгийн салбар хүрээг тодорхойлж өгнө. Дээрээс нь төрийн оролцож болохгүй хувийн хвшилтэйгээ өрсөлдөөд хувийн хвшлээ унгаагаад байдаг тэр хэсгүүдээс төрийн өмчит компаниудыг гаргана. Төрийн өмчийн оролцоог гаргана. Мөн дээрээс нь төрийн өмчийн оролцоотой компаниудыг тодорхой хэмжээнд хөрөнгийн зах зээл дээр гаргах байдлаар нийтийн буюу паблик компани болгох. Ийм байдлаар төрийн өмчит хуулийн этгээдүүдийн засаглалыг сайжруулах арга хэмжээг авна. Гэхдээ мэдээж огт хувьчилж болдоггүй нийтээрээ нуруунд дээрээ үрээд явах ёстой тийм эдийн засгийн салбарууд байна. Тухайлбал эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол гэх мэт тэр салбаруудад хувийн өмчийнхний оролцоо байж болно. Гэхдээ энэ улсын одоо нийтийн ашиг сонирхолд үйлчлэх шаардлагатай тэр хэсгийг бид нар бас цэвэр бүгдийг хувьчлана гэж бол хэлэхгүй байгаа. Харин өдийг хүртэл явж ирсэн гибрид үеийн хоссон тогтолцооноос болоод хувийн хвшлийнх нь болохоор ашигтай хэсэгт нь үзмийг нь түүдэг, нийт болохоор ашиггүй хэсэгт нь ашиггүй хэсгийг нуруунд дээр өрдөг. Тэгээд эцэстээ бол энэ нийтийн үйлчилгээ буюу public service-ийн хүртээмж байхгүй болдог. Энэ асуудлыг бол бид нар анхааралтай авч байгаа. Өөрөөр хэлбэл 8 цагаас хойш баян шөнийн эц рүү ашиггүй учраас автобус явдаггүй байдал арилна. Эрчим хүчний хязгаарлалт хийдэг энэ нөхцөл байдлууд бас арилна. Ийм байдлаар төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалыг сайжруулж, эрх зүйн зохицуултыг сайжруулж, ингээд тэнд байдаг авилга хулгайн
их үүсвэрийг нь таслан зогсооно. Хүн нам өөрчлөн цаг нь болсон.